За энэ автобусны бодлыг бид нар одоо иргэдийн төлөөлөл гэдэг ингээд зориулаад хийчихсэн. Сонгоны харахын дүүргээс одоо төсвийн хөрөнгөөр ингээд хийж байгаа зүйл. Тэгээд төсвөр хийгээд өгж байгаа зүйлүүдийг маань иргэд бас ариг гамтаа ашиглах, одоо хайрлах, хамгаалах гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйл төрсэн иргэдийн ухамсар айгуу дорой байна. За энд өнөөдөр яг бидний байж байгаа энэ байдал төр бол бага насны хүүхдүүд эвдэж гэмтсэн ийм асуудлууд байгаа. 9-14 насны хэсэг бүлэг хүүхдүүд. За шөнийн цагаар энэ өдрийн цагаар шөнийн цагаар шөнө 2-3 цаг үед одоо энэ дотор яг камерлогоо хард сууж байгаад одоо пэв уудж байгаа, пэв задлаад хувааж ууж байгаа. За тамхи татж байгаа энэ төрс зураг юмнуудыг бид нар бас авсан. Энэ автобусны бодол маань өөрөө бас камертай. За энэ дулаалгын системтэй ийм байж байгаа. Тэгтэл одоо ингээд шөнө хүүхдүүд байж байгаа л энийг ингээд эвдэж хаяад ингээд явж байна. Энийний хойно одоо бид нар бас ирээдүйн болсон бага насны хүүхдүүд маань бас юу хийгээ явж байгаа гэдгийг эцэгчүүд бас жоохон анхаардаг баймаар байна. Шөнө 2-3 цаг болчиход багт хүүхдээ хаяагаад явдаггүй эцэгчүүд. Тэгтэл өнөөдөр тэр хүүхд нь өөрөөсөө халдлагад өртвөл яг хаа. Хүүхдүүд өнөөдөр энийг ингээд эвдсэн байж болно. Маргааш тэр хүүхд чинь хин нэгний халдлагад өртвөл яах вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. За мөн одоо энэ автобусны бодлууд тэр энэ байршил биш хэд хэдэн байршлууд тэр шөнө согтуу хүмүүс бас ирж хондог. За энийг одоо нөгөө согтуу хүмүүсийг шөнө одоо ингээд гаргаад яг тэр нөгөө манай хорооны хийдийн хэсгийн ахлагч маань ингээд шаардлага тавьдаг. Нөгөө хэдийн маань зодох ийм одоо асуудлууд бас үүссэн. Энэ 27 дугаар хорооны байршил дээр одоо бид нар яг зогсож байна. Тэгээ энэ бүхнээс бид нар бол цаашдаа бас тогтчол бүтээн байгуулалтын ажил хийхэд хүнд зориулж юу хийх үү гэдэг бас аягүй сайн бодох хэрэгтэй байна гэж хараад байна. Иргэд бол энэ дээр болно. Өвлийн цагт бид нар ингээ гадна ингээ дулаан орчинд хүүтэнд биш энэ дотор ингээ дулаан байж байгаа автобусаа үлэг автобусаа хэрэгтээр ингээ суугаад явдаг. Магадгүй эндээсээ бид нар одоо дэлгэц мэлгэж тавиад одоо мэдээлэл авдаг юм байгаад явчих бол зүгээр байгаад байдаг. Уцаа зэнэгдэх боломжтой энэ чинь бас юм цахилгааны их усүрийн бас ингээ тавиад өгчихсэн байж байгаа. Ийм зүйлүүдийг хайрлж хамгаалах гэдэг юм дээр бол иргэдтэй бас уриалж хэлэх гэсэн юм аа. Яг энэ удаадаа бол бид нар нөгөө энийг гүйцэтгэсэн компанитай одоо холбогдсон. За энэ удаадаа энэ нэг удаагийн асуудал биш. 2-3 удаагийн асуудал болж байгаа. Энэ удаадаа бид нар одоо засварлаж өгье. Цаашдаа бол бид нар одоо засварлах боломжгүй шүү гэж. Тэгээ энийг бол цаашдаа одоо бид нар дулаан зогсоолыг ашиглах журмыг бас дүүргийн засаг даргаар одоо журам боловсруулад явж байна. За энэ журам хэрвээ батлагдаад гараад ирвэл цаашдаа одоо эзэмжүүлээд ингээд цаашгүй явах нь чухал юм байна.